Энэ удаад бид Эрдэнэт үйлдвэр, төрийн өмчит үйлдвэрийн газрын соёл урлагийн цогцлборын ахмад Бүжиг Дэглээж, бүжгийн багш, соёлын тэргүүний ажилтан Дашнямын дорж бүрийн бүжгийн урлагт зүтгэсэн 60 жилийн түүхийг хуваалцахаар уурхайчдын соёл урлагт 60 жил хориг нэвтрүүлэг бэлтгэлээ. Анхуул бүжигтэй амьдралаа холбосон үе маань бол хатгалын 10 жилийн сургуульд байхдаа одоо хүүхдүүдийн концертанд орж бүжиг хийдэг байсан. Тэрнээс л эхлээд одоо тэгээд бүжигтэй миний амьдрал холбогдсон юм байгаа. Дашнямын дорж бүрв нь уурхайчин соёлын ордны бүжгийн анхны багш бөгөөд хотон, хатад, нөхөрлөл зэрэг 100 гаруй бүжиг дэглэсэн. 300 гаруй ардын авьяастан бүжигчид бэлтгэсэн мэрэгжлийн өндөр ур чадвартай 60-аад жил өр бүтээлтэй, итвэх санаачлагтай ажилласан соёлын тэргүүний ахмад ажилтан бөгөөд Эрдэнэт үйлдвэр, Орхон аймаг, Эрдэнэт хотын хүүхэд залуучууд төдийгүй ахмадуудыг бүжгийн урлагт дур сонирхолтой болгох, тэдний авьяас бэлгийг нээн илрүүлж хөгжүүлэх, бүжгээр дамжуулан соёл урлагийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрийг оруулсан эрхэм хүмүүн юм. Хурж ирэхэд соёлын ордон маань одоо Хүүхэлдэйн театр байгаа тэнд байсан. Энэ ордон болох зоригдоогүй байсан үе. Хурж ирэхэд цөөхөн арга зүйч багш нарт хөгжмийн багш аяа, хүүхдийн секторын эрхлэгч Сувда, соёл болон төмний секторын эрхлэгч мөн Монголын үйлдвэрчний төв зөвлөлийн тоглолтоор ирсэн очрын орон чимэг гээд тэгээд бүжгийн багшаар нь би урж ирсэн. Анхны улсууд нь одоо Бятхэд. Тэгээд нэг Хүүхэлдэйн театр үүсгэн байгуулсан Хүрлбаатар агсан маань одоо тэр үед Хүүхэлдэйн дугуйлан явуулдаг. Ийм л бүрэлдэхүүнтэй. Дээрээ бол Орос дарга нар тэр үед ч одоо дандаа Чех хэсгийн дарга нар, дандаа Орос дарга нар дээрээ байдаг байсан ийм үе. Эд ажлын үе маань одоо тэр үед бол ерөөсөө Монгол зөвлөлтийн найрамдлын жинхэнэ бэлэг тэмдэг. Тэр үед үйлдвэрчний намын байгууллагын ч одоо Оросуудаа их хүчтэй шахаж соёлын ордны арга хэмжээ дандаа совместны хамтарсан зохион байгуулалт ингэж явуулдаг байсан. Тийм л үе. Энэ тайзнаас манай хуучин тэр соёлын ордон маань бол каноны зориулттай тийм жижигхэн тайзтай тийм байсан. Энэ соёлын ордонд ашиглалтанд орсноос хойш бол үнэхээр одоо мэрэгжлийн урлагийн хэмжээний байгууллага болсон ийм хэмжээний бүжигчд маань одоо дээр 3 давхард одоо жуулгын маань байж байгаа сайхан бүжгийн заал, тэнд бүхэл зоног төхөөрөмж хүмүүийг нь би одоо наазах нэг төшлөг бариул одоо бүжгийн дасгал хийдэг тийм юмнуудыг хүртэл би өөрөө одоо тэнд хэмжээ дамжаагийг өгч Орос даргатайгаа хоёулаа хамтарч ингэж ажиллаж дэвтэрэн дарга орлогч дарга ийм л байсан. Дашнямын дорж бүрв нь 1942 онд Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ суманд төрсөн. 1968 онд ажлын гараагаа Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт бүжигчин. 1973 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн шийдвэрээр Налайхын соёлын ордонд бүжгийн багш. 1979 онд Зөвлөлт Монголын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин соёлын ордонд бүжгийн багшаар ирж 2003 он хүртэл бүжгийн багш, арга зүйч, дугуйлангийн багшаар ажиллаад тэтгэвртээ гарч 2004 оноос хойш Эрдэнэт үйлдвэрийн ахмадын нэгдсэн зөвлөлийн дэргэдэх ахмадын мөнгөн сор болон Орхон аймгийн ахмадын хорооны аялгау чуулгад бүжигчин, бүжгийн багшаар ажиллаж байна. Дорж хүртээ Хөвсгөл аймгийн соёлын ордонд хамт ажиллаж байлаа. 1979
70 онд хөгжим бүжгийн дунд сургууль төгсөөд би төрлөх хөвсгөл нутагта хөгжимчнээр ажиллаж эхэлсэн. Энэ үед Дорж Хүрв соёлын ордны бүжигчин байсан. Дорж Хүрвтэй би нэг 2 жил л ажилласан байх. Би Дорж Хүрв ахыгаа багшаа гэхээс илүү ахаа гэж ярих дуртай. 88 онд би анх Эрдэнэтэд Уурхачин соёлын ордонд шилжирээд зураачаар ажиллаж байсан. Тэр үед л соёлын ордны 2 давхарт би зураачаар ажилладаг хөвчлэн коридортны өмнө. Доожко ах маань 2 давхартлын үйлдвэрийн уран сайханчтай бүжиг гээл цаахан талд нь Күгэлтэн театр гээд Хөрлөө ах маань байдаг. Тэр хоёр хоорондоо бас ажил хэргийн холбоотой одоо Күгэлтэн жүжигчин бас бүжигтэй холбогддог. Энэ хоёр ахтай их ойр дотн тиймэрхүү харьцаатай байдаг байсан. Дорж Хүрвийн тухайд бүжгийн урлаг тэр дундаа ардын бүжгийн төрлөөр энэ бол гарчсан манай Эрдэнэтийн ангатагчдын нэг гэж би боддог. Уурхачин соёлын ордны анхны бүжгийн багш Дорж Хүрвтэй би анх Оросын холбооны улсын Петербургийн соёл дурдын их сургуулийг төгсөж Уурхачин соёлын ордонд 1994 онд ажилд орсон цагаас эхлэн танилцсан. За манай Дорж Хүрвгаа бол Уурхачин соёлын ордон Эрдэнэт үйлдвэрийг анх сүндэрлэн босох цагаас эхлэн анхны бүжгийн багшаар ажиллаж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл одоо бид нар Эрдэнэтийн хаврын баяр цэнгийн бүжгийн наадмыг хөгжүүлж 30 жилийн ойгоо хийх хүртэл би одоо Дорж Хүрвгатайгаа хамт ажиллаж зүтгэж ирсэн гэж хэлэхдээ баг хэлсдэг баха. Дорж Хүрвийн дэглэсэн бүжгийн сорвулсан бүтээлүүд нь бүжиг дэглэгчийн өвөрмөц арга ажиллагаа, бүжиг дэглэх уруу ухаан, сэтгэлгээ бүхий л насныханд зориулсан бүжгүүдийн үжиж сонирхсон олон мянган үзэгч, олон шавнар, үе үеийн мэрэгжил нэгт нөхөд, мэрэгжилтнүүд өндөрөөр үнэлдэг юм. Дорж Хүрв багшийн шавнараас нь Монгол улсын гавьяад жүжигчин 3, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан 16, ардын авьяаст нь 130 гаруй төгссөн бөгөөд шавнараас нь гадаад дотоодын бүжгийн урлагийн уралдаан тэмцээнээс алт, мөнгө, хөрөл медальтнууд хэдэн зуугаараа төржээ. Дорж Хүрв багштай 1974 онд Лахт Темст очиод тэгээд тэнд Уурхачин соёлын ордонд анх танилцчихлээ. Манай багш чинь надыг анх танилцж хахад анх одоо Налахын соёлын ордоос ирсэн Гарнек соёлын ордон одоо энэ уулын үйлдвэрийн соёлын ордны бүжгийн багш гэж ирж байсан юм аа. Тэгээд анх надыг одоо айрмаас сонгож шалгаж авчирсан. Энэ 1978 онд шалгаж одоо бүжигчнэр авчирсан юм ба. Тэрнээс хойш одоо нийтдээ энэ чинь 47-8 жил болж ах шивтэй. Манай багш нь урлагта 20 гаруй жил ажиллаж байсан. Тэрний бараг л 47-8 жил нь одоо сууг ажиллаж. Дорж Хүрв багш Гарнек соёлын ордны бүжгийн багшаар ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж ирж байсан. Тэгээд тэрнээс хойш багштайгаа хамтран ажилласаар өдөө хүрлээ. Би 1982 онд одоо Монгол улсын хэмжээгээр ажилчдын урлагийн их наадам гэж болоход анх удаа Дорж Хүрв багш дээр ирж байсан. Ажилчдын урлагийн их наадамд оролцож түүнээс хойш Дорж Хүрв багштайгаа одоо хүртэл холбоотой байгаа. Дорж Хүрв нь Хөвсгөл аймгийн хөгжим драмын театр, Налайх болон Эрдэнэт үйлдвэрийн соёлын ордонд ажиллахдаа олон арван уран сайханчдад бүжгийн боловсролыг олгож, ардын болон язгуур, бие биелгээ, үндэсний болон зохиолын бүжгүүдийг дэглэж, заан сургаж, Налайх дүүргийн соёлын ордны бүжгийн багш, соёлын тэргүүний ажилтан Алтан Цэцэг, Үнэнбат, Хөвсгөл аймгийн хөгжим драмын театрын соёлын тэргүүний ажилтан Наран Туяа, Батчаргал, Эрдэнэт үйлдвэрийн Монгол улсын тэргүүний уран сайханч Цэрэндоо, Энх төр, Балдан Дорж зэрэг 200 гаруй ардын авьяаснууд уран сайханчдыг бүжгийн төрлөөр төрүүлсэн билээ. Мэдлэг боловсрлоо байнга дээшлүүлж, орос хэлийг бие даан сурсан, хамт олонны дунд нэр хүндтэй, манлайлагч, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, бүжигчин, бүжигдэглэгч, багш, сурган хүмүүжүүлэгч Ахмад юм. Энэ хоёр уурхайн дунд л одоо миний уурхайчдын үр хүүхдүүд, уурхайчин уран сайханчтай одоо 40 гаруй жил. Миний нийт бүжгийн амьдралаа холбосон маань одоо 60 гаруй жил болж байна.
тэтгэвэр гарсан хойно одоо би чинь 20 жил болчихлоо. Одоо 80 хүрчихсэн. Тэтгэвэр гарсан хойно одоо би дандаа ийм ахмад бүжигчдтэйгээ хаврын баяр цэнгийн түжигэнд одоо хондоо давхардсан тоогоор нэг 350 орчим ахмад уран сайхамчд маань алт мөнгө хүрэл медалууд авсан. Нийт. Уран сайхамчдынхаа хувьд бол манай одоо мэрэгжлийн бүжигчин болсон миний шавнар энэ Бочаргал гэдэг одоо энэ дээрэлцэлгэн дорн Хөвсгөл аймгийн театрт налайхад миний шав байж хагаад Хөвсгөл аймгийн театрт соёлын ордны бүжигчин болж тэнд бүр гоцлол бүжигчин хийж ирсэн юм залуу. Сургуу бол ер нь бол аливаад маш их тууштай, их гоё сайхан сэтгэлтэй, тийм шудраг, там тоолонтойгоо маш гоё эвсэг, ийм сайхан гэж би бол одоо дотроо бодож явдаг. Манай багш чинь ер нь бол хүнтэй харьцсан тал дээр бол сайхан ерөндөө зөв зүйтэй зөөлгөн талдаа харьцдаг тиймэрхүү хүнлэдээ тэр тийм учраас үр хүүхдүүд нь хайрны ижил болоод бусад одоо ах トゥ өнтер нь бүгд одоо урлагийн тийм л бус урлагаар хүмүүжсэн, урлагаар цэцгэлсэн, урлагаар одоо баяссан, урлагаар бас бүх юма тэгчээд ийм л гэр бүлийн ийм л талын улсуу да. Соёлын ордонд ажилладаг байхдаа манай хүн чинь үйлдвэрчний хороог иргэд өдөрч авч олон жил явсан. Тэтгэвртээ суучаад соёлын ордны ахмадын зөвлөлийг бас олон жил толгоолсон. Ийм л хүндээ хүний үед их мундаг энгийн хүнийг тийм одоо энэ жоохон хүүхэд гэхгүй зарчим шаардлагатай энэ аливаад их ухамсартай ажил хэрэг чанддаг. Ер нь л тийм мундаг хүндээ доочх ах минь би одоо өөр хэлээд ах юу ах вэ? Ер нь Эрдэнтийн бүжиг бол доочх ахтай салшгүй холбоотой. Тэгээд улмал хөгжсөөр ирсэн ялангуяа ардын бүжиг. Одоо доочх багш маань шавнэр одоо миний үеийн хүмүүс Эрдэнтээр нэг байгаа дөө. Миний хэлхүүгээр л байна. Энгийн сайхан хүн л байт юм да. 1974 онд ТМС-с казах бүжиг заалгаж тэргээрээ урлагийн үзлэгийн алтан медаль авч миний амьдралын гарааг анх их тавьсан гэж би багштай баярлж явдаг. Дорчоо багш маань манай бүжиг ангид цех болгоноос нэгдсэн тухайн үеийн сайхан залуучуудыг нэгтгэж одоо хүртэл бид нэр хамт бүжиг ангийнх гэсэн нэртэй явдгээ. Тэр 10 бүжиг сур гэсэн тийм даалгавар ирж тэрэн дээр дорж өрөх багш 10 бүжгээр зааж хэлжсэн. Тэр бүгдийг бид 10 бүжгийг бол яс магтандаа шингэтлэн сурсан да нэ. Заавал сурах ёстой бүжиг 10 бүжиг гэдэг эвлэлийн байгууллагаас өөргөө өгдөг заавал сурах ёстой гэж ийм л байсан. Өнгөрсөн 2024 оны одоо хавар бид нар Эрдэнэтийнхээ цэнгээд бүжгийн хөгжлийн 30 жилийн ойг тэмдэглэл өнгөрүүлж Эрдэнэтийн цэнгээд бүжиг 30 жил гэсэн түүхэн тойм сайхан номыг бид нар одоо хамтдаа бүтээсэн. Тэгээд бидний одоо өнөөдрийн бүтээсэн Эрдэнэтэд одоо залуучуудын төлөө хийж бүтээсэн энэ бүжгийн наадмын 30 жилийн ном бол дорж буруугаан одоо оруулсан түүхэн тойм, дорж буруугаан намтар, дорж буруугаан шавнарын одоо хийж бүтээсэн үйлсээр одоо дүүрэн байдгиймаа гэдгийг одоо хэлэхэд бол маш таатай байна. Тэрээр 83 насыг зооглож байгаач өдөө хүртэл бүжгийн урлагаас холдоогүй шавнартаа заасаар явна. Эрүүл сарвал хөдөлгөөний дутагдалд орлгүй бие бэлдрийн тэгш хүмүүжилтэй байгаа маань бүжгийн ач тус хэмээн өгүүлэх болно. Ер нь нийтдээ би нэг 40 гаруй бүжиг хийсэн байт юм аа. Энэ маань ерөөсөө дандаа ардын бүжиг шүү дээ. Ардын бүжиг за дээрээс нь олон ардын бүжиг гэдэг одоо Орос, Молдов, Украин гэдэг одоо ийм бүжгнүүд бас хийж ирсэн. Одоо бол тэр дээр үеийнхийг бодох юм бол энэ бүжгийн спорт гэдэг чинь шал өөр болсон. Шал өөр болсон. Залуучууд дэлхийн хэмжээний бүжгийн спортоор зөх хэмжээний байр шагналд эзлээд шагналт байрын тэр дараад ингэж явж штэ. Шал өөр болсон. Ер нь бүжиг бол хүнийг аль болохоор гоо сайхан талд авч явдаг. Гоо сайхны маш их мэдрэмжтэй болдог. Нэгдүгээр,
Хоёрдугаарт нөгөө хөдөлгөөн гэдэг юм нь хүний эрүүл мэндэд хамгийн ашигтай, залуу харагдуулдаг. Ийм л одоо ач тусны хувьд бол ийм ач тустай бүжгийн спорт гэдэг. Ер нь бүжиг гэдэг чинь хүний эрүүл мэндэд тэр талаараа их тустай. Дорж бүрвэн бүжгийн урлагт олон арван бүтээл хийж, ардын авьяаснуудыг хөгжүүлэн Монголын мэрэгжлийн урлагийн байгууллагад бэлтгэн өгч, гавьяаныхаа амралтанд суусан хэдий ч өнөө хүртэл Ахмад уран бүтээлчдээс бүрдсэн аялгау, мөнгөн сор чуулгуудад ажиллаж, уран сайханчид, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхэд багчуудад ардын бүжгийг орчин үеийн бүжгийн урлагтай хослуулан зааж сургах хөдөлмөрийг үргэлжлүүлэн, үзэгчдийн өмнө өөрөө гарч бүжиглэх нь ховрдсон ч шавнараа ирээдүйн бүжигчдийг улам чадварлаг мэрэгжилтэн болгон бэлтгэх нэр хүндтэй ажлаа тасралтгүй хийсээр байгаа багш, сурган хүмүүжүүлэгч Ахмад Буурал юм. Манай баг охин Баяр Жаргал маань одоо энэ баяжуулах фабрикт техникийн их сургууль төгсөөд баяжуулах фабрикт ажиллаж байгаа. Тэр охин маань бүжгэлдэг байсан. Дунд банд маань Америкт байгаа. Сургуульд байхдаа мөн бүжгэлдэг юм байсан. Тэгээд кино драмын төгсөөд улсын драмын театр жүжигчин хийж агаад тэгээд Америкт явцаад Америкт амьдарч байна. Миний тэр сах бол үнэхээр одоо бүх талаараа надад миний хувьд бол ерөөсөө одоо хүний дэд хүн л гэж би хэлнэ. Миний ах бол ажил төрөлдөө өмнөж шудраг тэгээд хамт олон гэрүүл нэр хүнд гэрүүл хамт олонтой нэр хүнд сайтай ийм сайхан хүн. Тэгээд миний ах бол ер нь харин ялгаасаа бид хоёулахнаа одоо энэ хоёулахнаа төрсөн аав ээжээсээ хоёулаад өссөн. Тэгээд одоо хөдөөгийн нэг тун зэргийн чинээлэгдүү ийм айлын одоо гэрүүлд хургын шигний хойноос гүйж маллаж ингэж өстөрнөө. Тэгээд харин хатгалын сургуульд орсч хатгалын сургуулийн 7 дугаар ангийн төгсөөд ах минь зэрэгт явсан. Бас энэ багшийн сургуульд орсон. Миний хувьд бол 10 дугаар анги төгссөн. Ингээд бид хоёр бол урлагийн замыг одоо сонгосон. Ах минь бүжгийн багш, би бол жүжигчин. Ийм хүчтэй. Дорж бүрвэн бүжгийн урлагт бүжигчин, бүжгийн багш, бүжигдэглээчээр 60 гаруй жил ажиллах хугацаанд Монголын соёлын бийт бус өвийг өвлүүлж үлдээсэн бүжгийн язгуур өв соёлыг хүүхэд залуучуудад өвлүүлж, сэтгэлийн цэнгэл эдлүүлж ирсний зэрэгцээ олон зуун шавь, ардын авьяасныг орон нутагт төрүүлж, соёл урлагийн сургуульд элсүүлэн мэрэгжлийн уран бүтээлч болгон хойч үе өв тэгш, гоо сайхны өндөр эрмэлзэлтэй иргэн болгон төлөвшүүлэх үйлсэд бүхий л амьдрал хөдөлмөрөө зориулж ирсэн гавьяатай багш, сурган хүмүүжүүлэгч манай алтан үеийн Ахмад уран бүтээлчдийн нэг юм. Тухайлбал 5-аас 12 насны хүүхдүүдэд зориулан дэглэсэн тайгын хүүхдүүд бүжиг нь үндэстний ахуйн онцлог шинж бүхий өхөөрдөм хөөрхөн өгүүлэмж сайтай болж, Монгол тургатан олон улсын хүүхдийн урлагийн их наадамд Чингисийн үр сад бүжгийг дэлбээ хамтлаг бүжиглэж алтан медаль хүртсэн бол торгууд, хотон бүжгүүд нь баруун Монголын ард түмний амьдралын хэв маяг, оюун сэтгэлгээний гэрэлгийгээ, хүсэл тэмүүллийг илэрхийлсний дээр тухайн үндэстний бүжгийн онцлог, толгой мөрний цохилт бүхий уран яруу зураглалтай болж, тухайн үедээ бүжигдэглээч Дорж бүрв багш улсын уралдааны 2 дугаар байрт шалгарч байлаа. Шавнарын тоо бол одоо ерөөсө 300 гаруй шиг байна дөө надаа. Дорж бүрв багш маань бол заах арга маш нягт. Бид нэр тэгээд Дорж бүрв багшийн зааж өгсөн бүжгийг хийхийн төлөө, чадахын төлөө мэрийдэг байлаа. Дорж бүрв багш маань манай үйлдвэрч бол хамтарсан үйлдвэр байсан. Тэгээд Дорж бүрв багш маань ганцхан ардын бүжгээс гадна одоо энэ зөвлөлт холбоод улсын холбооны бүгд баримтлах одоо бүх улсуудын бүжгийг тавьдаг байсан. Бид нэр ч Орос бүжиг хийдэг байлаа, Малда бүжиг хийдэг байлаа, Украин бүжиг хийдэг, бүгдийн Дорж бүрв багш маань тавьдаг байсан.
яг ухаад ярих юм бол энэ хүн байна жинхэнэ ардын бүжиг ардын гэж бүдэг чи юу вэ? Тэрийг одоо яаж одоо таниулж аах надан таниулж ингэжсэн хүн юм багын би тэгэхээр бол энэ ардынхаа өв соёл энэ урлагийг бол багшаас сайн сурч мэдсэ. Би энэ төдөөгөөс өдөө хүртэл 51 жил би урлагаар явж байна. 51 жил би багштайгаа 51 жил явж байна. Миний энэ хүч хөдөлмөр бол миний багшийн минь хүч хөдөлмөр гэж боддгийг. Би эргэлж басалтгүй энэ урлагт чи хөлөл тавьсан бол чи урлагийн төлөө зүтг гэж хэлжсэн одоо хүртэл энэ зүрх сэтгэлд минь үрд байдаг. Дорж хөрөг бас сандагч ухаан зохиол мөнх зул гэдэг жүжигийн гол орол тоглосон. Тэргээр бол би дорж хөргийг бас драмын сайн жүжигчин хүн гэж бодож явдаг. Дорж хөрөв гоцлол бүжигчин байсан. Тэгээ бүжигтээс ч сайн ер нь тэгэл амьдрал ажил үйлсээ энэ бүжигтэл зориулсан хүн. Олон шавнартай. Одоо залуу үеийнхэнтэй захихад бол ээдээ урлагч бай. Жирийн хөдөлмөрч бай. Аль болохоор өөрийнхөө нэгэнт зорьсон хөдөлмөр юу гэдгийг зорьсон одоо бүжиг зорьсон ч байдаг дундаа зорьсон байна уу? Эсвэл одоо хийж байгаа ажил хөдөлмөрдөө үнийг шударга юм бүхнээ зориулсан. Ийм л байвал одоо улс орон чөгжин, өөрөө чөгжин. Би ерөөсөө юу шамнартай зөгтөг гол юм маань бол ерөөсөө хөдөлмөр. Хөлцөөгөөжл хөдөлмөр. Үлээлэг юмнаас бити шалтгаалж хойш суу гэдэг ийм л юм би залуучуудаа захижалдаг юм. Ахта эрүүл энхэж биднийхээ дунд сургаалаа хайрлж шөө олон жил биднийхээ дунд байгаасаа эрүүл байгаасаа гэдгийг л ахта өрөөмөр байна да. Би бол багштай юу гэж хэлэх вэ гэхээр ерөөсөө эрүүл инх байгаасаа улам л урт удаан насласаа гэж би өрөөмөр. Яагаад гэвэл энэ бүжийн урлагаар хичээлсэн эрчүүд бүжийн урлагаар хичээлсэн хүмүүс ялангуяа залуучууд эмэгтэйчүүд одоо хөгшин бие гэхтэл одоо 70 хүрлээ. Ингээ явж байгаа бүжийн урлагаар хичээлсэн хүмүүсүүдийн биеийнхаа аливаа юм нь өөрсдийнх нь насныхаа улсуудаас 4-5 насаар залуу явдаг байхгүй. Энэ хүний амьдралаараа би өдий зэрэгтэй яваад би баярлж явдаг. Багш минь тэгээ та эрүүл тунх бидэнтэйгээ үргэлж зөг байгаарай гэж би танаас өсөн өрөөж байна. Тэгээд би дорж буруугаадаа энэ сайхан одоо дурсамж сөхсөн уулзалт үдшилэг нь одоо амжилт хүсэж эрүүл энх сайн сайхан байхыг бас хүсэн өрөөж байна. Одоо эрдэнтийн залуус бол ер нь дэлхийд гарчлаа шүү дээ чөлөөт бүжгээр. Энэ их одоо юуны анх суурийг миний ах тавьсан гэж би ингэж бодож бахархаж ядг юм аа. Тэгээд одоо ах минь миний бодлоор бол одоо яста гавьяат байтгаа бүр ардын жүжигчин байхад хэн ч гэсэн одоо энэ хүнд өгччтэй энэ хүнд одоо хөдөө гэж хэлэхгүй тийм ам бардам би хэлж чадна. Ийм л одоо их гавьяатай хүн гэж би ахыгаа ингэж боддیں۔ Да. Үнэн сэтгэлээс одоо хөл сүчээ гаргаж ёстой дөрөв мөчээрээ савлж иж ингэж бүтээдэг энэ бүжгийн урлаг гэдэг чинь өөрөөр хэлбэл дуучин шиг үгээр биш дандаа үйл хөдлөлөөрөө хүмийг бүтээж байдаг. Тэр ардын хязгаар урлаг шалгаа байхгүй, дэглээ тавьсан бүжиг энэ шалгаа байхгүй мөн тэр л одоо үйл хөдлөлөөрөө бүхнийг хийж гүйцэтгэж байдаг ийм онцлог урлаг юм гэдгийг одоо хэлэх байна.